Сайн байна уу? Сайн байна уу? Миний өөрийгөө танилцуулаарай. Намайг Бүжил гэдэг. Би одоо 12 настай. Би 13 хүрнэ. 7 дугаар анги. Айлын хиддэг хүүхэд юм. Хамгийн бага хүүхэд. За. Анх тэрж аваад юу бодож исэн бэ? Үгүй тэгэл одоо гоё штэ. Би ч одоо их та болж исэн. Одоо би ч 3 охинтой. 1 хүүтэй 4 хүүхэдтэй. Тэгээд хамгийн бага маань одоо Бүжил амны охин сууж юм. Тэгэл мэдээж хүүхд болгоноо тэрхэд одоо өлгөд чи аваад анх төрхөөс гаргаж явах тэр мөчөл хизээч мартагдахгүй одоо сайхан мөчүүд штэ. Тэгээд гоё л доо сайхан. Аав гэртээ ямар идэв вэ? Ууртай юу, дуугүй юу, хөвгчлөлтэй юу? Эхэндээ хөвгөлтэй. Тэгээд заримдаа дуугүй байдаг. Ууртай гэдэг юм. За хөвгчлөлтэй зан ааш нь ямар хоо зан ааш гэдэг вэ? Бит хоёр тоглоом тоглодог. Ер нь аав зомби болоод би тэгээд ингийн үнэ шүү дээ. Тэгтээ өөр багтаа байсан тий. Одоо сүүлдээ харин тэгээд тоглохоо болчихно. Бит хоёр шуултыг тав. Би ч бас хүүхдүүдэд тэгээд тоглодог байсан л да. Та хоёр тохиолдож исэн хамгийн хөвгтэй явдал юу вэ? За тэгэл одоо зөндөөл хөвгчлөлтөө явдлууд тохиолдолтой хөвгчлөлтөө ч явдлууд хөөтэй ч явдлууд тохиолдсон шүү дээ. Чи гэрүүл босоо. Ээжээсээ ногдож комбо зохиож исэн үү? Ээжээсээ нуудаж гэх юм бол хоол идчихсэн хамт. Нууцаараа. Нууцаар. Хойлоо тийм ээ. Хойлоо бас нэг тийм бас байгаа мэн. Хоёрт ингээ мартагдашгүй дурсамж байдаг уу? Тэр нь юу вэ? Тэгэхэд одоо юу гэдгийг яг байраас болоод яг охин төрөөл манай 3 хуучин байранд явж бол охин охиноо төрөхөөс нь аваа шууд одоо шинэ байранд орохдоо одоо бага охинтойгоо шинэ байранд орж ирсэн их тод санаж байна. Тэгэл ер нь ингээд байр яхад хүүхдүүд жоохон байхад ингээд их гоё идэх баярлаа. Тэргээрч нэг гүйлдээл энэ өрөө миний их зэний их гэх ингээл те гүйлдээл ингээд их гоё байдаг тэр мэдрэмжүүд нах одоо их гоё тод санагдаж байна. Зөндөөл олон юмуд байна л да. Дөрөв охин маань хэллээ. Одоо шөө илүү энээсээ залуу байхдаа би хүүхдүүдийг яг тэгж зомби болчихсон гэж хүүхдүүдээ их айлгадаг. Надад хугаалтал айчдаг байсан тэр айгүй тод санаж байна л да. Эргээл харахад идчихсэн. Чинхнээсээ айдаг хөөх. Гэл зомби болоо гэл ингээд аваад орилтоо тэгэл тэр их бас гоё идэв шүү дээ. Тэгээ яг том болоод ирэхээр идэж чи одоо бол зомби юм л гэдэг юм. Гоё хөвгчлөлтэй байгаа тий. Бүр нэг цаанаасаа айгаад байгаа хэрнээсээ нэг давхар юм яваад шүү дээ. Тэгэхээр ингээд улам чинь одоо юу гэдгийг яахгүй тоглоомын хөвгчлөлтэй болоод надаач аавд нь ч гэсэн тий тоглож байгаа аавд ч гэсэн гоё уран болж өгч байгаа байхгүй. Жигнээс айгаал орилдоо тийм өчүүд байна. Тэгэхээр хүүхдүүдийг айлуулах багт нь ингээ хамт байна гэдэг бол их гоё. Хамгийн гоё жаргалтай дурсамж болж үлддэг. Буцаад хүүхдүүдтэй ч гэсэн тэр том болсон хүүхдүүд маань тэрийг дурсаж явах. Тийм л юм байлээ. Тэгэхээр гоё дурсамжийг үлдээж бага наснд хамтдаа айлуулах, тоглож нөгөө тоглоомыг авч өгөх гэж олон цаг алга болж ирснээс илүүтэйгээр өөрөө хамт байж хамт тоглож явах нь илүү чухал юм шиг л байгаа юм л да. Тэгээ яг ингээ хүүхдүүдтэй тоглож ирсэн тийм мөчүүд бол гоё санагдаж байна. За өөр гоё хөгжилтэй эсвэл тийм гомдож ирсэн үе юм байна уу? Эхлэх хөвгөлтэй үе дээрч. Гэр бүлээрээ картын тоглоом 13 мушиг тоглохдоо гоё идэг байсан. Тэгээд шагаа тоглолч насалдаг байсан. Морь уралдуулаад тэрийг аав ээж хоёртойгоо их тоглолдог байсан. Ах их гэхээс илүү. Тэр ч бас бид нэг шагаа морь уралдуул тоглолдог гэсэн. Нөгөө бас нөгөө юу лээ? Нэг карта тоглолдог ч нэг юм сайттай энэ төр гэдэг те. Бас нэг карта тоглох шоу хаяад байдаг. Тэг би амар гомдонхой хүүхэд байсан. Тэгэл тоглоом манд хожигчдох юм бол гомдчихдаг байсан. Охин багтаа ямар хүүхэд байсан бэ? Би ч 3 охинтой яг манай дунд охин манай бага охин хоёр их оронд төсдөг хөөх. Яг ингээ харахаар бүх багтаа бол одоо бүж охинтой энэ төр бол багийнхын зургийг дунд охин бага охин хоёрын зургийг харахаар маш адилхан. Яг үснийх нь өнгө нь өөр болох шиг ингээд харахаар заримдаа андуур эн чинь
Манай агимагийн зургуу бүжил хамын зураг чандуур. Тийм ихчтэйгээ их адилхан. Тийм хүүхэд байсан да. Аав хоёр хэр татна вэ? Дотно илүү яах вэ? Бусад хүүхдүүдээсээ юу? Гэхдээ яах вэ? Тэгэл бүгднтэй л хүүхдүүд болгонтойгоо л дотно байна л да. Одоо багтаагаа бол яах вэ? Бас дотноо. Тэгээ одоо би хоёр баг хүүхдтэй хамт байгаа. Тэгэхээр энэ хоёртойгоо л дотно бас. Би өөрөө ажил ихтэй болохоор зэрэг ингээд одоо бас тэрийн болгоны хүүхдүүдтэйгээ байж чадахгүй болчиход байна. Тий, аав зурагт ороо тэгээд орой ордог болохоор ерөөсөө яах яа байхгүй. Тэгээд өглөө нь би ингээ хичээлд олцдог. Яг бит хоёр цагаа тохироод юу муу яавал хийнэ бас хоол мол хамт хийгээд. Тэгээ манай охич бас гоё хоол хийнэ. Тэ? Гоё хоол хийдэн. Охиныхон дуртай өнгийг мэдхүү та. Хөх юм уу? Бор шаргал өнгө дуртай болов гэж бодчих. Зохиогоо хайсаа. Ягаан өнгө дуртай байсан байхгүй юу, тэ? Одоо ямар өнгө дуртай байсан? Одоо та хөх гэдгээ зүг хэлсэн. Би тэгээд цэнхэрдэн өнгө дуртай. Тэгээд цагаавтар өнгө дуртай. Энэ аавынхаа дуртай өнгийг мэдхүү. Бор шаргал өнгө юм уу? Тэгж боддоо шүү дээ. Зөв лээ 5 оноо. Зөв баха. Охиныхоо сайн найзын нэрийг мэдхүү. Сүмбрэлтэй. Сүмбрэл сайхан болов. Яана ингээс тэ баларт юм биш үү? Дуртай хоолыг мэдхүү. Долбоогийн дуртай, спагеттийн дуртай. Мөн үү? Банштай шүл. Аавынхаа дуртай л мэдхүү. Хуушуур эсвэл шүлтэ олнууд. Тэгээд нэрийг марцлаа. Ямартай ч шүлтэ оол тэгээ хуушуурууд дуртай. Тэгээ шүлтэ олон дуртай. Хаяа ус хуушуур гоё. Тэгээ байнга тэр ус муухай тий. Шүлтэ бол гоё. Шүлтэ олон дуртай. Хоёр одоо би биндээ өгдөг хоч байгаа юу? Абужи. Тэр нь бүжгал гэдэг. Та ингээ охиноо хараад таны зан чанарыг дөөрөөсөн юм байгаа юу? Аль зан чанарыг юм тантай илүү төстэй санагддаг. Жохон юу гэх юм бэ ингээд нэрлэх үү гэх юм ингээд баг бахта ингээд хүнд юм ойлгуулж чад. Тэр талаар ингээд жохон яг одоо би ч бас багтаал яг тийм байгаад яг тийм их адилхан чанар байгаад тах шиг байна. Шууд өөрөө бүрэн нээлттэй байлгадгүй тий. Яг одоо тийм төстэй чанарууд байна. Одоо яг том болоод ирэхээр багадаа их гоё ингээд бүрэн нээлттэй байж байгаад жоохон том болоод ирэхээр ингэж нээлттэй харилцаж чадахгүй болж эхэлдэг. Хитрхи дотор юмаа, дотгошоо юмаа одоо имзэглэх гэдэг дотгошоо юмаа татаад ингэх гэдэг зам бас харагддаг шүү. Чиний хувьд сайн аав гэж ямар үг хэлэх вэ? Манай аав шиг хүнийг хэлнэ. Санаа тавьдаг. Тэгээд миний төлөө гэж зүтгэдэг. Тэгээ одоо нөхөртэй боллоо, том болоод нөхөртэй боллоо. Юу л аав шиг ч юм уу соохоо. Сон. Гэтэ би нөхөртэй болно гэж юусоо боддог. Болно шүү дээ. Том болоод болно шүү. Аав чиний бахархал уу? Тийм, бахархал. Аавгаа юугаар нэлээд бахархдаг вэ? Юу сайн жүжигчин тэгээ сайн аваар. Олон танилын хүүхдтэй хэцүү байна уу? Заримдаа хэцүү, заримдаа гоё. Юугаар хэцүү? Юу тэгэл манай найзууд авчин хаанагаа авчин яд ийм гэж асуугаал тэгэл амыг хичээл хийхгүй байдаг заримдаа. За хэрвээ охины нэгэн гомдол та яах вэ? Учиргүй тэр гомдоосон яан хүний ингэн тэр яг буруу байхгүй. Юу болж байгааг мэдэхгүй, ямар юм босныг мэдэхгүй болохоор тэгтээ мэдээж чинь хүүхдүүд хоорондын юмас л болж хөвчлэн гомдох л үү. Аавгаа хараад чанд ямар мэдрэмж төрдөг вэ? Аавгаа юу гэж боддог вэ? Аавыгаа хараад би сайн жүжигчин тэгээд би юу сайн аав гэж боддог. Аавыгаа хараад дулаан сэтгэл төрдөг надад. Тэгээд айр зан чанарын өөртөө хэлдэг юм байна. Хөгжилтэй зан. Хөгжилтэй гэж юу? Аав чамайг ойлгодог гэж боддог. Тий.
Заримдаа би юм ярихтаа л ойлгодог байх та би ерөөсөө өөр аавда юм ярьдгүй би тэгэл ярих хавцандаа аав ойлгохгүй санагддаг шүү дээ. Аав чинь байнга захиж хэлдэггүй хүмүүс байж байгаа. Зам харахтаас юугаа харж яваарэ. Тэгээд сургуультаа сайн яваарэ гэж хэлдэг. Өдөрт хоёрын бие солигдвол чи яах вэ? Аав тэр үедээ яг зураг мөрөгтэй ах юм бол би баг жүжиглэж чадахгүй тэгээд баг юм ярьж чадахгүй аавын орон байж чадахгүй байхаа. Тэр үдтэй шүү дээ. Аав чинь чиний биеинд ороод чиний ноос моцыг мэдчихвэл чи яах вэ? Ээжэд битээлэр хэл гэж хэлсэн дээ. Аларсан юм болох нь шүү дээ. Аав нууц юм. Орон золигдохоор чинь тий. Ээжд нийлэхгүй. Хэрвээ чи аавынхаа ээж нь хэлсэн бол аав юу гэж вэ? Аавыг намайг яг аав намайг яг ханддаг шиг би аавдаа тэгж хандах байсан. Аав охиндоо одоо захиж хэлдэг өөр үгсүүд байгаа юм. Үндсэн цаг хичээлээ сайхан сураарай. Тэгээд хүмүүстэй хөвтэй байгаарай. Эмэгтэй хүнд бол хамгийн чухал юм бас одоо юу гэдгийг би бол тэгж боддог шин. Одоо инээмсэглэл их чухал юм шиг байна. Тэгэхээр зэрэг ямар ч цаахан инээж явах лах стал юм шиг санагдаж штэ. Ялангуяа эмэгтэй хүн бол Та өөрөө багтаа ямар хөөхт байсан бэ? одоо тэгээд бусдын л адил байсан та. Яг багада бага ангитаа бол одоо сурлагаас маш сайн байсан. Би ч төрүүлж нөгөө бидний чинь пионерт дийсдэг байсан байхгүй. Би 3 дугаар ангидаа пионерт дийсэх хэрэгтэй байдаг. Манай ангиас одоо 3 хүүхэд яг 2 дугаар ангидаа пионерт дийсэж ирсэн. Нэг төсөөд 2 дугаар ангидаа юм уу? 2 дугаар ангидаа онд сурлагтан ангийн дарга тэр байлаа шүү дээ. Одоо тэгээд 3 хүүхэд манай ангийн Алтан зуул, отгоо тэгээд би дуурайг пионер гişүү болж нэг тод сандээ. Тэр үед хамгийн их санджсэн үе нь хизээ байсан бэ? Яг энэ үед л амар их сансантай вэ? Япон явсан үед нь их сансан. Тэ. Урд ирээсэй л гэжсэн. Даалга хандаж хэлэх үү байгаа юу? Хайртай шүү аваа гэж. Ерөөсөө баг хэлдэг юм. Хичээд идэг гэх юм уу? Андигддаг штэ. Тэр их ярьж гэж хэлж байна. Хэлнэ хэл. Хайртай шүү. Хэллгүй яхаа хүүхдүүд. Өсвөр наснд орсон чинь өөрчлөлт байна охин би. Байлгүй яхаа одоо би яг түрүүний хэлээд хүүхд ингээл том болоод ирэхээр угаасаа тэгнэ л дээ. 18 хүрч нас биеинд хүрээд тусдаа болно. Гэхдээ хүүхдүүд аль болох багт нь хамтдаа тоглож явах хэрэгтэй юм бэл. Тэр өөрөө л дурсамж болж үлдэнэ. Тэгэл ингээл 12, 13 одоо чинь тэг ингээл сошиал утас муц гэл хичээл ном гээл томчууд наав ээжүүд нь ажил төрөлгөө явчихдаг. Тэгэхээр өөрчлөлт гарч байгаа мэдээж нь яг шилжилтийн нас үсэл бодлын хувьд ч гэсэн ингээл өөрчлөлтүүд зөндөл гарч байгаа. Би ч гэсэн энэ насыг бас туулсан. Та энэ кинотээр ажиллаж байхад одоо таны амьдралдаа төстэй хэсэг байсан уу? Эцэг их хүн чинь хүүхдэд том болж байгаа гэдэгт бас заримдаа анзаарах чинь хүүхдүүд бол зарим юм нийтдээ санагдаж байгаа байхгүй. Гэт чинь цаг үе өөрчлөгдөж байгаа. Тэгээд нэг юм одоо миний хувьд гэх юм бол хүүхдүүдтэйгээ нэг жоохон яагаад хүүхдүүдтэйгээ уурлах нэг тиймэрхүү юмуд бол кинондорс гардаг шүү дээ. Тэрнтэй адилхан юм байсан. Энэ хэсгийн л охиндоо үзүүлэх гэсэн тийм хэсэг байгаа юу? Гэхдээ ер нь би үзүүлчихье гэж бодоод байна. Бүтнээр нь үзчихвэл энэ чинь сонирхолтой асуудлыг хөндөд тавьсан. Айгу маш онцлогтой байхгүй. Чинь амьдрал дээр ингэ солигдож үзсэн хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр ингэ хүүхдийнхээ оронд орж үзвэл яг тэр насанд юу тохиолдгийг, тэр орчин ямар байдгийг хүн чинь ингээ олон жил явсан мартаж байгаа байхгүй. Тэр тусмаа хүүс солигдоод ингээд би охин хүүхдийнхээ орондоо охин хүүхд маань аа болно гэдэг бол нэг бодлоо айгу том сорилт челленж гэдэг чинь айгу хэцүү. Тэг юу болох вэ? Яг хүн өөрт жинхэнэ амьдрал дээр ингэ тохиолдох уу яах вэ гэдэг бол одоо жүжигчийн хүний хувьд ч гэсэн сонирхолтой
санагдаж байгаа. Зарим толгой эргээ. За энэчтэй энэ гэж бодох нь зөв юм уу? Эсвэл тэгж бодох нь зөв юм уу? Эсвэл биеийн солигдлоо гэдээ оюун ухаан солигдох юм уу? Эсвэл оюун ухаан хэвээрээ байгаад ах юм болов уу? Би энэ ингээд аавын би боловч дотор нь охин хүүхэд орно гэдэг бол рефлекс нь хэвээрээ байх болов уу? Яах вэ? Энийг одоо яг шинжлэх ухаан нотсон юм байхгүй ч гэсэн энэ бол болгон дээр ингээд бодож ингээд яахт надад энэ их л сонирхолтой. Их тийм сонирхолтой уран бүтээлч хүний хувьд ч гэсэн туршиж үзэх ингэж яг сонирхолтой санагдсан. Тийм учраас охин маань одоо тэр хэсэг энэ хэсэг гэхээс илүүтэйгээр бүх киногоо бас үзчихэд аль ч насныгаа үзэхэд сонирхолтой байж чадах болов уу гэж бодож байгаа шүү дээ. 5 жилийн дараах охиндоо өгөх амлалт. Нөөдөх үед аав энэ ямар арга хэмжээ авдаг вэ? Гэхдээ хадгалаад ханиа том учраас хүнд одоо тус одоо хүрдэг болсон биш одоо ч ингээ яг хүнд болсон. Тэгээд тэр хатгаа матгаа авч явах ч одоо тэгэл өмнөөс нь тариа би ч өөрөө тариа хийчдэг болохоор ингээд жишээ өрөвдмөр واخхой өр нөгөө өр өмөрнө гэдэг чинь яг л тийм л байдаг л да. Тэгэл том болоод ирэхээр бас арай гайг өвдөх нь гарцсан гайг болж эхэл. Хүүхд өвднө гэдэг нь ам хэцүү л да. Юу нааваа өвдсөн гэж дуурж байгаа сонссон уу? Бараг сонсож байгаагүй. Багтаа бол ямар бараг ханаад бүрдггүй юм биш үү гэж бодчихсон. Одоо болохоор юу жоохон биеийн сулраад эхлээ тэгээд жоохон уг мөг дуугаа болоо тэгээд яхан бол жоохон биений үдцсэн байна л гэж гадралтын шүү дээ. Тэр үед чи яг юу идэв? Тэгэл уурлахгүй байхаа хэлчихэдэг дээ. Би санаа зовхгүй байхын хичээдэг гэх юм уу? Танд охиндоо хэлэх сэтгэлийн үг. Хүүхдүүд эцэг эхчүүд хоорондоо та нэг үе бол бас арай гайг ойлголцож ярилцдаг болж дээрүүд бол бүр тийм байхгүй л одоо бол харьцангуй гайгүй. Тэгтэл монголчуудад би энд нэг би чамд чин сэтгэлээс хайртай шүү. Гомдоож исэн бол уучлаарай гэж өрдөө тийм монголчууд тэрийн болохгүй хэлдэг юм байна. Тэгэхээр зэрэг яг энэ агшинд бол охиндоо маш их хайртай шүү. Тэгээд одоо аав нь үргэлж чиний хаавд ер нь аав хүн ээж хүн гэдэг одоо юу гэдгийг хүүхдийнхаа төлөө ер нь өгөхөд бэлэн байдаг. Тэгэхээр охиндоо бол тэгж хэлмээр одоо аав нь үргэлж яард бай шүү. Юу ч тохиолж исэн ааваасаа гэрийнхнаасаа бити нууж агараа. Чамд одоо юу гэдгийг хамгийн үргэлж амьдралын чинь туршид хамт явах, хань болох, үргэлж түшиг болох, чин үнэнч байх хүмүүс чинь бол аав ээж чинь гэр бүлийнхэн чинь шүү. Тэгээд хайртай шүү охиндоо миний охин бүгдийг чадна. Өөрийнхөө чадварт итгээрээ аав нь маш хайртай шүү. Бүхнийг хийхэд бэлэн байдаг шүү гэдгийг үргэлж бодож яваарай л гэж охиндоо хэлье да. Хайртай шүү гэж хэлээ охиндоо бас. Маш их хайртай шүү охиндоо. Чин сэтгэлийн хамбиг Юу үргэлж намайг дэмжиж хажууд минь байж авчихсан таартай шүү гэж хэлмээр байна. Тэгээд ирээдүйд илүү татан болно гэж найдаж байна. Мөнч зураас ч тийм ээ. Оо. Илүү их цагийг аав охинтой хамт өнгөрөөж явах болно. Хамтдаа гоё гайхалтай, сонирхолтой аяллыг хамт хийх болно гэж. За юу. Манай охин ч зөндөө өвчсөн шүү түрүүнд. Асаалаа шүү. Би 5 жилийн дараа сургуулаа төгснөө. Аавтайгаа байх цаг минь их болно. Мөн ирээдүйд хамт аялалд явнаа гэж боддгоо гэж. Тэгэхээр яг бодсон байна. Аавхад дуртай ус руу яг төрсөн өдрөөр нь явнаа гэж боддог. Том болоод аавтайгаа улам дотн болж хэлж чадахгүй үгээ хэлж чаднаа гэж төсөөлж байна гэж.
Уучлаа шүү дээ. Яг төрсөн өдрөөрөө гэж шүү. Тэгэхээр ч уулчдаг юм шүү. За ингээд аав нь охиндоо хязгааргүй хайртай шүү гэд. Энэ монсын бүтээгдэхүүн баглаацгийг аав охиндоо өглөө. Хайртай шүү. Заяа. Баярлаа. Миний хож орой удаа таснаа үнснээ сайхан амраар аав. Үнсэн шүү. Би чинь тань ингээд мансын бэлгнээс өгье. За. За баярлаа. Хоёулаа ингэ захиагаа авна. Амлалтын захиагаа аваад энэ дотор нь ийхүү хаана ийхүү? Энд дээ ийхүү. Ун сайхны кино. Энэ бие байгааз миний бие биш. Энэний бие. Энэний бие болохоор миний бие ихгүй юу? 2 дугаар сарын 12-наас бүх кино театруудаар